Хэрвээ та англиар ярьж байхдаа хэлэх байгаа үгээ мартаад эвгүй байдалд орох юм бол эдгээр 3 өгүүлбэрийг ашиглаарай. Эхнийх нь болохоор it's on the tip of my tongue. Утга нь болохоор яг миний хэлний үзүүрт байна гэсэн утгатай. Яг санах гад байна гэхдээ мартчих гэсэн утгатай байгаа. За хоёр дахь нь болохоор my mind just went blank. My mind just went blank. Mind гэдэг маань бодол, санаа, blank гэдэг маань хоосон. Хэлэх байгаа юмаа бүр мартаад юу ч орж ирэхгүй байх үед ашиглана гэсэн үг. За гурав дахь нь болохоор I lost my train of thought. I lost my train of thought. Бодлын урсгалаа алдчихлаа гэсэн утгатайгаа. Train of thought гэдэг маань ерөнхийдөө бодлын урсгал гэсэн утгатай. Train гэдэг чинь галт хэрэг гэсэн утгатай тий. Хоорондоо ингээ холбоотой байдаг. Санаанаас санаа руу ингэж явдаг. Тэр зүйл нь байхгүй болчлоо. Lost буюу алга болгочихлоо гэсэн утгатай байна. За тэгэхээр хэлэх байгаа юмаа мартах үедээ эдгээр 3 өгүүлбэрийг ашиглаад үзээрэй. Англи хэл IELTS-ийн онлайн сургалтын мэдээллийг dailylearninglab.com-оос аваарай.